ээж гэдэг нэрийг аваад ер нь эмэгтэй хүний хамгийн хичээдэг юм нь сайн ээж байх юмсан л гэж боддог. Гэтэл яг амьдрал дээр бид нэр тэгж чадчих байгаа юу үгүй юу? Тэгээ яг нэг сайн ээж гэдэг өгнийхээ утгыг бид нэр яг зөв ойлгож байгаа юу гэдэг бас их асуудалтай юм шиг надад санагддаг. Тэгэхээр таны хувьд яг эмэгтэй хүн сайн ээж байна гэж яг юу гэсэн үг юм бэ? За нэгдүгürt болохоор харин энэ бол яг миний ингээл айгу боддог сэдв. Яг нийтлэг ийм үзэл одоо болохоор надад яг буруу явагдаад байна гэж хардаг сайн ээж байх гэдгийг одоо нийгмээс тулгаж өгөхтэй болохоор хүнд ингээд байж боломгүй тийм сонь шаардлагуудыг өгөөд энийг сайн ээж гинэ гэдэг. Тэд нар бол ерөөсөө биш ээ. Одоо тухайлбал жишээлбэл одоо ингээл бүх амьдралаа хүүхдийнхээ төлөө золиослол тэгээ эсвэл гэр бүлтэй ингээл нөхрийнхөө төлөө ч юм уу ингээд золиослохыг л сайн ээж гэдэг юм шиг байгаа. Монголын одоо нийтлэг юу болохоор. Тэгээд тэрэнд нь хүмүүс их дуртай байгаа. Ягаад гэвэл тэр хүмүүст ашигтай байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тэрүүнийг ингээд тэр хэвээр нь л явуулах гэдэг байгаа байхгүй. Гэтэл сайн ээж гэдэг бол ерөөсөө тийм юм биш. Сайн ээж гэдгийг зөвхөн хүн өөрөө л тодорхойлно. Ээжүүд өөрөө л тодорхойлно. Тэрийг гаднаас өөр хүмүүс тодорхойлохоор ч аяг утгагүй байхгүй.